За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар Испани улсад болсон нэгэн хэргийн талаар та бүхэндээ одоо ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. 2013 оны 9 сарын 21-ний өдөр Испани улсын Сантьяго хотын цагдаагийн хэлцээс Фонсо Пестера Росиро Портогийн хосууд тэдний охин болох 12 настай Аз гаралтай Асунта Пестерагийн хэдий хүүхэд алга болсон гэсэн дуудлага өгч, дуудлага өгснөөс 2 цаг гарны дараа замын хажууд эмэгтэй хүүхдийн цогцос олж харсан тухайга нэгэн эрэгтэй бас дуудлага өгснөөр энэ хэрэг эхэлсэн байгаа. За ингээд хэдүүлээ дугаарт орцгоё. Асунта Пестера охин 2000 оны 9 сарын 30-ны өдөр бүгд найрамдах Хятад ард улсын Хунан мужийн Ёнцао хотод бол төрсөн. Түүний яг төрүүлсэн эцэг эхт нь бол юу тохиолдсныг мэдэхгүй ч охин бол асрамжийн төвд байх үед нь 9 сар хүрмэгцэн Испани гэр бүл болох Альфонсо Пестера Росиро Порто-нар бол өрчилж авсан байна. За Асунтагийн өрчилж авсан их болох Росиро Порто нь бол 1969 онд бол төрсөн нэлээд чинээлэг боловсрол өндөртэй гэр бүлээс бол гаралтай. Түүний ээж нь болохоор их сургуулийн урлаг судлалын багш, доктор, профессор хүн байсан бол түүний аав нь хуульч мэрэгжилтэй Франц улсын хүндэт консулаар ажиллаж байсан эм хүн байсан юм байна. Порто болохоор аавынхаа мэрэгжлийг бол өвлөж аваад хуульчаар Франц улс болон Англи улсад бол сурч дараа нь бол эх орондоо ирмэгцээ аавынхаа доор ингээд ажилд орсон байна. 1990 онд Порто чөлөөт сэтгүүлчээр ажилдаг Альфонсо Пестера гэдэг залуутай бол танилцаад тэд 6 жилийн дараа хурмаа хийсэн байдаг. Үүнээс цааш ээжийг нь Порто, аавыг нь Альфонсо гэд нэрлээд явчих. Асунта охины ээжийн хувьд бол лупус гэдэг тийм өвчнөд байсан юм бэлээ. За энэ өвчин болохоор бид нар чинь ингээд дархлаагаа автоматар дэмжих тийм чадвартай байдаг штэ тий. Лупус юм өвчнөд хүмүүс болохоор дархлаа айгу хурдан унждаг. Тэгээ дархлаагаа дэмжих чадваргүй болд юм байна л та. Тэгээ ингээд арьсан дээр нь юм хүм ингээд туураад гарчдаг. Хоёр хацар дээр нь эрвээхний далавчиг яг тийм хэлбэртэй болоод лагаад юм туураад гарчдаг юм байна л та. Яг ингээд хүн харах юм бол энэ лупус гэдэг өвчин туссан хүний нүүр нь яг нэг юм эрвээхний далавчиг ингэж харагддаг. Монголоор энэ өвчнийг юу гэдэг юм бол би үнэхээр мэдэхгүй байна. Уучлаарай манайхаа. Тэгээ хүүхэд гарах боломжгүй гэж эмчийн дүгнэлт гарсан учраас хосууд бол Хятад улсаас хүүхэд өрчилж авах талаараа хөөцөлдөж эхэлсэн бөгөөд за тэдний зан чанар ар гэрийн байдал доктортой гэж үзсэн учраас 9 сартаа Асунта охин өрчилж авах тийм боломж бол олцсон байна. Асунта охины хувьд бол эрүүл энх маш сайхан өсөж торнож байсан. Түүний хувьд бол сайн сургуульд явж балетаар хичээллэх, хийл хөгжмөөр хичээллэх, хятад хэл, франц хэл, герман хэл сурах гэх мэтчлэн түүний ирээдүйд бол эцэг эх нь маш их анхаарал тавьж байсан байна. Тэдний амьдардаг байсан хотдоо хамгийн анхны Аз улсаас үрчлэгдэж ирсэн охин байсан учраас тухайн хотын болон ард иргэд бол түүний талаар мэддэг болсон байгаа юм л та. Альфонсо буюу аав нь бол ерөнхийдөө гэрийн эзэгтэй шиг бол үүргийг гүйцэтгэдэг байсан байгаа. Асунта охиныг харж хандах, гэр орны аарсаар ажлыг бол хийхтэй. Асунта охины ээж нь болохоор консулын газар ажилладаг учраас маш завгүй, иш тийшээ айгүйх нөгөө томилолтоор явдаг. Ийм байдалтай тэдний амьдрал бол хэвийг үргэлжилж байсан байна. Асунтагийн эмээ өвөн ч гэсэн ингээд зээ охинтойгоо айгүйх цагийг хамтдаа өнгөрүүлдэг байсан боловч 2011-ээс 2012 оны хооронд нэгэн жилийн зайтай хачирхалтай учир битүүлэг байдлаар бол нас барсан байгаа. Өндөр настай хүмүүс байсан учраас хорвогийн жамаар нас барсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 2013 оны 1 сард Асунтагийн эцэг эхийнх нь харилцаанд бол маш том ан цав үүсэх зүйл болсон. Альфонсо эхнэрээ өөрийг нь араар нь тавьж байсныг бол имэйл хаягнаас нь олж мэдсэн байна. Ингээд хосууд бол хэсэг хугацаанд тусдаа амьдарч гэрлэлтээ салгахаар бол шийдсэн ч Портогийн сэтгцэн эрүүл мэнд нэглээдгүй асуудалтай маш гүн депрессэнд орсон. Бүр эмний хамааралтай болсон юм байсан учраас Альфонсо охиндоо болон экс эхнэртэй би ингээд та хоёрт бол санаа тавинаа. Гэхдээ нэг болцолтой. Ингээд санхүүгийн дэмжлэг үзүүлээ. Яагаад тэгэхээр нөгөө Альфонсо ч чөлөөт сэтгүүлчээр ажилладаг байсан учраас нөгөө байнгын ажилгүй. Портогийн хувьд бол байнгын ажилтай. Тэгээ нэлээд чинэлэг айлаас гаралтай ийм эмэгтэй байсан учраас санхүүгийн хувьд бол эхнэрээсээ бол нэлээд хараат амьдардаг байсан баг. Ингээд тухайн оны буюу 2013 оны 7 сарын 4-өөс 5-ыг шилжих шөнийн 2:30-аас 4:30-ийн үед Асунта охиныг ээжтэйгээ гэртээ хоёулахна байх үед нь охиных нь өрөөнөөс чархалтай чимээ гараад байсан учраас
Порто бол охиныхоо өрөө рүү очиод харсан чинь хин нэгэн одоо эрэгтэй хүн бололтой тэг хар хувцастай, намхан нуруутай, масктай хүн охиныг нь чирээд өрөөнөөс нь гарч байгааг харсан ба. Тэгээ тухайн хүн бол Портог ингээд харангуудаа охиныг нь түлхэж орхингуудаа тэдний гэрээс нь бол цуцсан ба. Порто бол энэ тухайга цагдаад ерөөсөө дуудлага өгч хэлээгүй. Тухайн өдрийн одоо маргааш нь асуунтай охин маш сайн найзтайгаа WhatsApp гэдэг юм аппликейшнээр хоорондоо мессеж бичсэн ба. Өчигдөр шөнө ингээд хин нэгэн хүн намайг одоо алхахыг оролцсон. Тэгээд манай ээж цагдаад бол дуудлага өгөөгүй, тэр надад ингээд санаа зовоод цагдаад бол хэлээгүй гэсэн зүйл ярьсан баам л да. Тэр өдрөөс бас хэдхэн хоногийн дараа асуунтай охин өөр бас нэг найзтайгаа, найзынхаа одоо ээжтэй хамт машинтаа ингээд явж байхдаа өөрт нь тухайн шөнө яг юу тохиолдсон талаараа хэлсэн ба. Нөгөө найзынх нь ээж нь бүр гайхаад бүр аим настай ч холбоотой маш аюултай зүйл ярьж ах чинь яхаараа ээж чинь цагдаад хэлээгүй билээгээд шууд машинаа зогсоонгуудаа одоо асуунтай охины ээж рүү залгасан ба. Порто руу залгаад охин чинь сая ийм ярьлаа чи яагаад цагдаад хэлээгүй мэ гэсэн чинь асуунтай жоохон эмзэг тэгээд би түүнийг ингээл байнга цагдаас хэрэглэх рүү очиод мэдүүлэг өгөхөөс нь болгоомжлоод тэгээд энэ талаар ерөөсөө цагдаад мэддэггүй маа. Гэхдээ чиний зөв би цагдаад хэлье гэд нөгөө найзынх нь ээжтэй тэгж ярьсан боловч цагдаад бол ерөөсөө мэддэггүй. Тухайн одоо халдлага босноос 4 хоногийн дараа буюу 7 сарын 9-ний өдөр асуунтай охин хийл хөгжмийнхөө дугуйланд очисон байгаа. Ингээх үед хөгжмийнх нь одоо багш нь маш их одоо гайхсан зүйл нь юу байсан бэ гэхээр асуунтай охин яг нэг тийм мансуурцсан хүн шиг бэлдэжсэн мэддэг сайн тэр аяа ерөөсө тоглож чадахгүй. Багш нь гайхаад чи өглөөний цайгаа уусан уу гэд асуусан чинь асуунтай охин би сайн мэдэхгүй байна. Би юу ч санахгүй байна. Мэдгүй. Ээж надад нэг юм цагаан өнгөтэй нэг сони юм маш их хэмжээгээр өгөөл байсан. Тэгээ тэр хэлэх дөөр гудамжинд байдаг нэг эмэгтэйгээс худалдаж аваад надад өгсөн. Тэгээ тэр эмэгтэйг эмч гэж хэлсэн. Би мэдэхгүй байна. Мансуураад яг нэг юм харт амиг хэрэгэлсэн хүн шиг ер нь бол тийм байдалтай байсан байхгүй. Тэгээ багш нь бүр амар гайхаад шууд ингээд ээж рүү нь бол залгсан. Асуунтайг ингээд би маш муу байна. Яг ингээд мансуурсан хүн шиг байгаад байна. Юу болсон болоо гэдгсэн чинь харин саяхан нөгөө асуунтайгийн нөгөө харшлан хөдлөөд харшлын эм өгсөн юм аа. Тэг магадгүй одоо эмнээс нь болсон юм болов. За би эмчтэй нэрээ тэгвэл эмийг солиулах гэж үзэхээстэй гэд ээж нь тэгээ уцаад тасалсан юм л та. Ингээд 8 сард асуунтай охины одоо ээжийн хувьд сэтгцийн асуудал нэлээд хүндэрсэн учраас охинтойгоо нөгөө цагийг өнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн учраас 7 сарын 30-наас 8 сарын 22-ны хооронд өөрийнхөө godmother гэдэг чтэй тий ажилласан их гэх юм болов тэр хүнтэйгээ ерөнхийдөө ингээд цагийг хамт өнгөрүүлсэн байна. Ингээд 8 сарын 28-ны өдөр Портогийн гэрийн үйлчлэгч эмэгтэйтэй хамт бол асуунтай охин хөдөө явж бас тэнд ингээд цагийг өнгөрөөсөн. Тухайн үед л охин маш хөвгөлтэй, жаргалтай, инээж хөрөө яг л нэг юм зүгээр хэвийн өмнөвшгөл юм байсан гэж бол ингэж турцсан байдаг. Ингээд 2013 оны 9 сарын 21-ний тэр аимшигт өдөр бол ирсэн. Оройны 10 цаг 17 минутанд Порто болон Альфонсо 2 өнөө ингээд алга болсон гэсэн дуудлагыг цагдаагийн газарт ирүүлсэн баг. Үүнээс 2хан цагийн дараа нэг эрэгтэй хүнээс бол замын хажуугаас нэг Аз гаралтай эмэгтэй хүүхдийн зогцос олж харсан талаараа цагдаагийн газарт бас дуудлага өгсөн байна. Ингээд цагдаа мөрдөгчд бол хэргийн газар очиход харамсалтай нь энэ бол асуунтай охин байсан. Тэрээр бол ингээд нас барсан байдалтай түүний хажууд хит хитэн ингээд хэсэгчилсэн жижиглээ тавьсан олос тэгвэл гарыг нь уяад зогцыг тэнд байршуулж тавих үедээ олсыг нь тайлаад хажууд нь ингээд орхисон тийм байдалтай дүр зураг бол цагдаа болон мөрдөгчдийг угтаж авсан байгаа. Ингээд тухайн одоо зогцос олцсон газар нь асуунтай охины ээжийнх нь Цуслангийн байшингаас ердөө 5 км-ийн зайтай байсан. Ингээд цагдаа мөрдөгчд бол эцэг эхээс нь байцаалт авахд Порто бол тухайн өдөр охинтойгоо хамт Тио гэдэг тэр нөгөө жижигэн досгон руугаа л явсан. Одоо зуны байшин нь байдаг. Ингээд оройны 7 цагийн үед асуунтай охин бол гэрийн даалгавраа хийх ёстой гэсэн учраас охиноо бол ганцаарынгийн байшинда орхиод гадагшаа гараад оройны 9 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд бол охин алга болсон байсан гэж бол хэлсэн ба. Тэр шууд л одоо охиноо алга болсныг мэдмэнгүүтээ нөгөө экс нөхөрлүүгээ залгаад хит хитэн найзууд руугаас залгасан ч хинэн ч болоо охиныг хараагүй гэж хэлсэн. За ингээд Альфонсо болон Порто хоёр л цагдаагийн машинд суугаад тэд хамтдаа Портогийн зуны байшин руу явсан ба. За ингээх үедээ бол тэр хоёрын хоорондоо ярьжсэн зүйл нь маш их одоо хачирхалтай байсан. Альфонсо их нэртэй хандаад хүмүүс ингээд нас барчглаа гэж юу хин нэгэн түнд ямар нэгэн бэлгийн хүчээр хилэл үзүүлээгүй байгаасаа гэх мэтлэн аим сонь зүйл яриадсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө Порто хариуд нь чи нэг наад муухай заван бодлоо толгоон цай
арчиж хаяач бидний охин нас барчаад биш үү дээ гэл нөгөө тэр чинь бүхэл бүтэн тэр хоёр хүний хүүхэд нас орчоод ах чинь хоорондоо иймэрхүү гачаагачин зүйл яриад хэрэлдээд явуулсан байхгүй. Байшинд орж ирмэгцээ Порто яаралтайгаар ингээд 0-ийн өрөөрөө орох хэрэгтэй байна гэж хэлэнгүүтээ хоёр давхар руу гарахт нь тэнд яс нэг мөрдөгчт нь нэлээд сэжигтэй санагдсан учраас араас нь бас ингээд явсан ба. Яг нөгөө унлахных нь өрөө 0-2 нь яг ингээд яг юм нэг хаалганы наан цаана ингээд байд юм байна л та. Тэгсэн чи яг унлахных нь өрөөний тэнд байсан нэг юм хогийн сав дотроос асуунтай охины цогцын хажууд байсан олстай яг адилхан өнгөтэй тийм олс тэнд дотор байхыг ингээд харсан ба. За ингэнгүүтээ шууд мөрдөгч та 0-ийн өрөөрөө орохгүй юунд ч хурж болохгүй шууд доошо буу энэ газрыг хэргийн газар гэж битүүмжлэн Альфонсо Порто хоёрыг шууд дараагийн хэлтс рүү бол авч явсан ба. CCTV-д Порто болон асуунтай охин хоёрыг бензин колонкийн тэндээс оройны 6 цаг 20 минутанд хөдлөөд ингээд явж байгаа нь бол бичигдсэн байдаг. Ингээд асуунтай охины биеинд задлан шинжилгээ хийх үед маш удаа хачирхалтай зүйлс олцсон. Нэгдүгээрт гэх юм бол асуунтай охин нас барахаасаа 3 сарын турш лоразепам гэдэг нэртэй бүр гүн депрессэнд орсон хүмүүст зөвхөн хэрэглэж болдог. Нилийн ондоо өндөр тунтай тайвшруулдаг эмийг хэрэглэсэн байгааг нь бол тоосон. Тэгээ тухайн эмийг бол ерөнхийдөө Порто бол хэрэглэдэг байсан байлээ. Өөрийнхөө нөгөө гүн депрессныхаа эсрэг. За энэ нотлогдсон. Хоёрдугаарт боомлож буюу одоо амьсгал боогдож нас барсан байна гэдгийг нь бол огтоосон. Гуравдугаарт охины пудулкнаас үрийн шингэн олцсон. Тухайн үрийн шингэн нь Колумб гаралтай Мадридэд амьдардаг нэг эрэгтэйгийнх болох нь бас тогтоогдсон. Яагаад ийм хурдан тогтоож чадсан бэ гэхээр тухайн эрэгтэй нь бол өмнө нь ерөөсөө нэг хэдхэн сарын өмнө хүчингийн хэрэгээр бас цагдаа дээр ингээд дуудагдаад байцаалт дээр өгөөд явж исэн юм бэлээ. Тэгээ тухайн залуугаас бол мэдүүлэг авсан. Тэгсэн чинь тэр залуу болохоор би энэ охины үхэлтэй ямар ч хамаагүй тухайн өдөр би гэрийнхэнтэйгээ хамт ингээд оройн хоол идчихсэн. Найз охинтойгоо би ингээд цагийг хамт өнгөрүүлж исэн. Хүчингийн хэрэг үйлдсэн гэд цагдаа ирж байцаалт хийж явах үедээ тийм өрийн шингнийх нь дээжийг авсан гэж байгаа байхгүй. Би энэ охиныг амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй. Би тухайн өдөр энэ хотод ч байгаагүй. Яагаад миний үрийн шингээ олсныг би үнэхээр мэдэхгүй байна гэж бол тэр залуу хэлсэн байгаа. Тэгээд асуунтай охины биеинд задлан шинжилгээ хийх үед бол түнд ямар нэгэн бэлгийн хүч хэрхэлэл үйлдэгдсэн гэдгийг нь тогтоогоогүй. Тухайн одоо Колумб гаралтай эрэгтэй тэр өдөр гэрийнхэнтэйгээ болон найз эмэгтэйтэйгээ хамт цагийг өнгөрүүлсэн гэдгээ бол баталж чадсан юм бэлээ. Хамтдаа нэг зоогийн газар хоол идчихсэн тэр зураг, хоолныхоо мөнгийг төлсөн тооцооны баримт зэрэг бол харуулад энэ залууг бол буруугүй гэдгийг нь бол нотолсон юм бэлээ. Тэгээд бас нөгөө Альфонсо гээд асуунтай охины аав нь тухайд нөгөө эхнэрээ хараар нь тавьдаг гэдгийг мэдчихээд тусдаа амьдардаг байсан гэд би таад дурдчихсан да. За мэдээж эрэг Альфонсогийн тэр тусдаа амьдардаг байранд нь бол нэгжлэг хийсэн. Анх ингээд нэгжлэг хийгээд зураг мураг ингээд нөгөө мөрдөгчд цагдаа нар ч авч байгаа штэ. За дэх үед зурагчных нь хажууд нэг лэптоп байсан байхгүй. Тэгээд дараа нь дахиад нэгжлэг хийх тэр тухайн лэптоп нь алга болсон байсан. Тэгээ энэ талаар нь асуухад ингээд би мэдэхгүй удахгүй ингээд байрнаасаа гарах гэсэн болохоор манай баг ингээд гэрийн үйлчлэгч юм уу аваад өөр газар тавьсан байж магадгүй би мэдэхгүй байна гэл булзааруулаад хэлсэн. Тэгээ эцэст нь бол мэдээж түүний лэптопыг бол олсон. Түүний лэптопыг шалгаж үзэхэд маш удаа хачирхалтай эвгүй зүйлүүдийг бол олж илрүүлсэн байдаг. Насан туршидчдийн сайт руу бол маш их ингэж ордог. Тэгээ дээрээс нь насан туршидчдийн тэр нөгөө видео бичлэг үзэхдээ ихэнхдээ Аз эмэгтэйчүүдтэй тийм бичлэгүүдийг үздэг байсан ба. Facebook дээр маш олон одоо Аз насанд хүрээгүй, насанд хүрсэн тийм маш олон эмэгтэйчүүдтэй ингээд найзууд болцсон. Асуунтай охинд ийм амир хүчтэй мансууруулах эмийг өгж байгаа юм бэ гэдэг дээр бол хинэн ч юу ч хэлж чадаагүй, ямар ч тайлбар өгөөгүй. Тэгээд асуунтай охины хүүхдийн эмч нь бол түнд хизээж ийм төрлийн маш хүчтэй ийм эмийг бол бичиж өгөөгүй гэдгээ бас хэлсэн байна. Асуунтай охин болон Порто хоёрын гар утсыг нь шалгаж үзэхэд бас маш удаа хачирхалтай зурагнуудыг бол олж илрүүлсэн. Тухайн зурагнууд нь болохоор ингээд асуунтай охин балетын тэмцээнд орох гэсэн юм уу да. Ингээд балетын хувцас өмссөн. Тэр нь бүр ингээд нөө балетын хувцснуудыг та хэд манаас мэдэн штэ тий. Нэг юм нэлээд бие барьсан жижигхэн юбктэй нэг тийм хувцснууд байдаг да. Ерөнхийдөө нэг тиймэрхүү хувц өмсөөд нүрээ бүр ингээд амар бутцсан. Өөдөн дээр ингээд хөвтцэн. Хоёр ингээд хөлөө ингээд алцаалгахтан заяа. Тийм зураг эднэр ингээд авахулсан байгаа хгүй. Тэр чи одоо 12-тэй байсан гэхэр чин том болцсон хүүхэд штэ. Тэгэхэд ингээд хүнжилт юм уу нэг тийм адил шиг юм дотор ингээд үл
үлгийдөө тэгээд зургийг авцсан. Асуунтай охины утаснаас Портогийн утаснаас болсон. Энэ зургуудын талаар Альфонсо болон Порто хоёроос асуухад хэн ч энэ талаар санахгүй байна. Үлгийдөө давхсан зургийг би авсан байж магадгүй гэж Альфонсо бол хэлсэн. 9 сарын 24-ний өдөр Портог, 9 сарын 25-ны өдөр Альфонсог охины хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж үзээд төр хугацаагаар саатуулж хорьсон байгаа. За 9 сарын 26-ны өдөр тэр чинь ингээд тус нэг юм өрөөнд ингээд оруулаад хорьсон байгаа байхгүй юу? Хоорондоо нэгнтэйгээ ярих гал амар чанга ингээд орилоод хоорондоо яриад харна. Цагтаа юм уу эсвэл мөрдөн байцаагч юм уу тэр хоёрын хоорондоо ярьж байгаа тэр яриаг нь бол бичиж авсан байдаг. Гэхдээ энэ нь яг хууль бос зүйл юм билэ. Ингэж бол болохгүй. Гэхдээ тухайн энэ хүн бол тэр хоёрын ярьж байгаа зүйлийг нь сонсоод тэгээд бичиж авсан байдаг. Порто ингэж асууж байгаа байхгүй. Альфонсо би чамаас нэг зүйл асууя. Чи тэр шүн үнэхээр гадагшаа гараагүй гэдэгтээ итгэлтэй байна уу гэсэн чинь Альфонсо би чамд амлая. Би ерөөсөд гадагшаа гараагүй санаа зовлтгүй гэсэн чинь Порто чи итгэлтэй байна уу Альфонсо гэж орилж байгаа байхгүй. Тэнгүүд нь Альфонсо тийм ээ би чамд дахин амлая. Би гадагшаа ерөөсөө гараагүй. Иймэрхүү байдалтай яриа болоод Альфонсо Портод хандаад бид нарыг сонсож байгаа чи дууга байгаа ч гэл нөгөө ингээ орилоодсан байхгүй. Ер нь бол нэг иймэрхүү яриа болоод үнийг нь бол бичиж авсан байдаг. Портогийн хувьд тухайд ингээд сэтгэл зүйн тэр өвчин нь бүр хүндрээд тэр нөгөө юм нь байхгүй бол ерөөсөө тайвширч чаддгүй. Тэгээ тэр нөгөө хүчтэй тайвшруулдаг, баг зэргийн одоо мансууруулдаг тэр юмнээсээ хамааралтай одоо бүр амьдардаг ийм эмэгтэй байгаа байхгүй. Эцэст нь тэгээд мөрдөгчд юу гэж шийдсэн бэ гэхээр Портог охиныхоо амь насыг аль хэзээний одоо хэдэн сарын өмнөөс төлөвлөөд хөнөөх юм зорилготой байсан. Асуунтай охиныг эцэг эх хоёрынхон ямар нэгэн нууцыг мэдэж авсан учраас мансууруулах им өгөөд ухаан санааг нь баларстуулах гэж ерөнхийдөө үтсэн гэсэн зүйлийг бол ярьжсэн. Магадгүй нөгөө Портогийн эцэг эх хоёр нь асуунтай охинд маш хайртай байсан учраас өв хөрөнгийн асуудлаас болоод асуунтай охиныг хөнөөх нэг шалтгаан болсон байж магадгүй гэсэн зүйл бас яригдсан бэлээ. Охины нөгөө зогцос олдоод тэгээ зуны байшингаас нь олс олтоход Порто бүр ингээм амар өөртөө ихтэй. Та нар ямар ч ДНА олоогүй штэ. Тэгээд ч би хуульч хүн. Гэмт хэргийн одоо иймэрхүү асуудал дээр яаж ажилдгийг би бүгдийг мэднэ гэл бүр айгүй ингээд өөртөө бартам тэгж одоо мөрдөгчтэй тэгж яриадсан байхгүй. Альфонсогийн хувьд нөгөө чөлөөт сэтгүүлч байсан учраас таньдаг мэддэг сэтгүүлч одоо хүмүүс рүүгээ залгаад та нар ингээд манай гэр бүлийн талаар миний охины талаар тань дээрээ сэтгүүл дээрээ юу ч бичиж болохгүй шүү өдр гэл ингээл залгаал тий. Тэхийг хин нь ерөнхийдөө хоттой аль хэзээний танигдсан ийм хүмүүс юу байсан юм байна л да. Тэгээ Портогийн хувьд яагаад одоо нөхрөө араар нь тавих болсон бэ гэхээр Альфонсогийн хувьд юкемдээ нэг жоохон өнхайгүй эрэгтэй хүн гэх юм уу. Эхнэрээсээ санхүүгийн хувьд хараад тэгээ байнгын ажил хийдгүү гэртээ байнга байдаг. Порто ч тухайд ингээд нөхрөөсөө баг зэрэг ингээд залхацсан. Тэр хоёрын одоо хайр дурлалын асуудал гэр бүлийн харилцаанд бол үнэхээр тогтворгүй байсан байгаа байхгүй юу. Портогийн туслангийн байшингаас олдсон олоос асуунтай охины зогцсын хажуугаас олдсон хос хоёр бол яг ижлэгэн өнгөтэй ижлэгэн загварын олс байсан. Тэгээ Порто ч бүр ингээд өөрийнхөө мэдүүлгийг хид удаа өөрчилсөн. Туслангийн байшин руу хамт явсан гэснээр дараа нь туслангийн байшин руугаа явчаад буцаад охинтойгоо хамт хотод байдаг гэрлүүгөө явсан гэлтгснэ. Би төрөвчөө марцсан байсан учраас буцаад явсан гэл ингээл нөгөө мэдүүлгээ өөрчлөө л ингээдсэн байгаа хгүй. Тэгээд мөрдөгчд мэдээж яриг ээжиг нь бол охиныхоо амь насыг хөнөөсөн гэдэг дээр баттай зогссон. Альфонсог хэргийг мэдчихсэн, нуусан мөрдөгчдөд буруу мэдээлэл өгсөн. Зэрэг дээр бол буруутгсан байгаа. Порто болон Альфонсо хоёрын хэрэг гарснаас хойш бие авч явж байгаа байдлыг нь дүрслэх юм бол Портогийн хувьд мэдээж нөгөө сэтгцийн асуудалтай учраас маш докторгүй заримдаа ингэж юу ярьж байгаач мэдэхгүй ингээл нөгөө сонирн болоод Альфонсо бол бүр яг эсэргээр маш тайван хаана юу ярьж байгаа, хинтээ ярьж байгаа, хинд юу гэж хэлэхээ бүгдийг ингээд маш сайн мэдчихсэн амар юм тайван байсан гэж байгаа байхгүй одоо шүүх хурлын үеэр. Тэгээ тэр хоёрт одоо яал оноох уу, онохгүй гэдгийг нь бол иргэдийн төлөөлөгчд бол мэдээж шийдэн. За бүгдээрээ санал нэгтэйгээр энэ хоёр хүн андигнаж, хайрлаж, хамгаалж одоо амьдрна гэж амлаад өрчилж авсан асуунтай охины амь насанд хүрсэн гэж бол үздсэн байгаа. Тэр хоёрт бол хоёуланд нь 18 жилийн хорих ял бол өгсөн байгаа. Тэгээд тухайн үед бол Испани улсад ялын дээд хэмжээ 20 жил байсан учраас ингээд 18 жилийн ял бол авсан. 2020 оны 11 сард Портоор шоронд байх үедээ өөрийнхөө амь насыг эвгүүтгэж энэ хорвогийн мөнх хүсийг бол үтсэн юм бэлээ.
Альфонсогийн хувьд болохоор одоо хүртэл өөрийгөө буруугүй гэдэг дээр баттай зогсож байгаа ч гэсэн шоронд ялаа эдлээд байж байгаа. 2031 онд шоронгоос суллагдах одоо тийм зүйл бол бас яригдчихэж байгаа юм байлээ. За энэ хэргийн талаар бол Netflix-ийн зүгээс 6 ангитай юм цуврал кино бол хийсэн юм бэлээ. Баг зэргийн одоо уран сайхны юм маягтай. Герман хэл дээр бол хэд хэдэн вебсайтууд дээр энэ хэргийн талаар бол бичсэн байсан. Үүнийг нь би уншсан. Та бүхд маань ер нь юу гэж бодож байна? Яагаад хэрэг нь Асуунтай охинд яг юу тохиолдсныг бол Альфонсо Порто хоёрын хинэн ч бол хэлээгүй. Тэгэхээр мөрдөгчдийн одоо таамаглал дээр үндэслээд тэдний олж авсан нотлох баримт нотлохоон дээр үндэслэгдэж шийдэгдсэн учраас нэлээ одоо учир битүүлэг. Та бүхэн юу гэж бодож байна? Асуунтай охины одоо өрчилж авсан аав Альфонсо бага насны хүүхэд сонирхдог гаж донтон байсан уу? Портогийн одоо сэтгэц мэдрэлийн өвчин үнэхээр ингээд охиныхоо амь насанд хүрэх тэр аюулт хүргэсэн үү? Эсвэл асуунтай охин мэдэж болохгүй зүйлээ олж мэдсэн үү? Та бүхэн маань юу гэж бодож байна? Комент хэсэгт бичээрэй. Тэгээ дараагийн дугаар хүртлээ түр баяртай. Баярлалаа.